Later on in the night, when the crowds have gone, and stay in this moment, never think about going. Won't you stay with me for a little while? Got myself free falling deep into your eyes. You came to me without warning, but I knew why. Ливерпул бороотой байна. Биш DJ бороонд гайгүй юу? Матчи бариад. Таад нороод би хураа яваа тхөө. За, Ливерпулд ирсэн байна. Anfield Road гэдэг голомж юм те. Манай те. Зайлуу маань ингэж авъя да. Мэн таадэд микрофон зүүж өгдөг гэж юу? Энд гэхдээ өнөөдөр жоохон бороотой байна. Тэгээ боёо бороотой тоглолт яах юм? Цас орж исэн ч хойшлохгүй. Асуудалгүй юу? Яа. Nice. Ингээд нөр камер бороонд орохгүй гэхэлэр зонтог орох юм тий. За Ливерпулд Анфилдын хажуудалд байр төрөслөд буусан. Randolph Street бус. Би таадэд энэ зардал мөнгөний талаар Ливерпул, Манчестер, Эдинбургийн ерөнхий баачтын талаар бас тэгж яагаад нэг тухтаа сууж байгаад хэлж өгнө заа. Гой юмнууд байна, алдсан юмнууд их байна. Сая жоохон Ливерпулийн юунуудыг харлаа, түүх хариунтай газар байна. Үзэх юм, ярих юм ихтэй газар байна гэж. Тэгээ стритээ харлаа, байж байгаа байрлалуудаа харлаа. Янзын юм байна болно. Өнөөдөр уугийн тулд явах хэрэгтэй. Бид дэвштэй 4 хагасаас өнөөдөр маш гоё тоглолт байгаа. Ливерпул, Манчестер Юнайтедийн тоглолт Ливерпулийн Anfield центрт тоглоно. Тэгээд тэрний бид 4 дундаа ганцхан билеттэй. Копийн ганц фэн мэн байгаа. Өөр билет олдвол орно. Гэхдээ ер нь бол зүгээр жоохон судалгаа хийсэн чинь одоо аваагүй бол олдтуул гэж юм л та. Гэхдээ яг ямар ч лээс улаан фэн ганц найзаараа оруулаа. Үнэхээр гоё хатаа. Йоо. Ливерпул талхаж байна. Гоё газар байна. Өчигдөр Манчестер надад нэг яах чинь тийм сонио. Санагдаад нэг л жоохон тийм. Юу санагдаад Ливерпул нэг цаанаа нэг яалчгүй бүр нэг тасархай санагдчих шүү. Амар гоё. Яашин болгоно. Юу тэгээд энэ нөгөө нэг Анфилдын улаан өнгө өөрөө угаасаа Ливерпул өөрөө Манчестер ч гэсэндээ ер нь улаан юм бэл шүү дээ. Тоосхон маягийн. Бас их хатынхаа. Яг биднээс ерөнхийдөө Анфилд центрийнхаа стадиумынхаа ойролцоо байгаад байгаа. Тэгээд Анфилд маань баг тэнд биш. Хотын төв рүү энэчнээс нэг 3 майл орчим яваад хотын төв рүү очино. Хотын төв маань далайн хэрэг дээр
бомб цагаа. Ливерпул ч өөрөө бомб тот байна. Тийшээ өнөөдөртөө явахгүй. Маргааш биднес бүтэн өдөр байгаа Ливерпулийн. Тийшээ маргааш хотын төв рүү орно. Минимум 2 найз тэгэл зайлвал би биенийхээ зургийг аваал. Бид тэгээд юу вэ нөө? Нөө зураг мураг нэх ийш тийшээ явахта авахуулаад байдгүй зурган дээр нь олигдооч гардаггүй ялангуяа энэ хүн. Тийм болохоор зураг ерөөсөө авдаггүй хүмүүс. Тэгээд энэ удаагийнхаа уг аяллаар амхандаа зураг хөрөг авахуулъя, бичлэг мишлэг хий гэж их бодсон юм. Тэгээд зайлвал чадж байгаа юм ингэсийгээд тийм ямар ч өнцгөө олоогүй тий зүгээр нэг яац юм дээ гэмээр л нэг ганц нэг зурагнууд л дарж ах шиг байна да. Яах вэ тэгээд өөрсдийнхөө хэмжээнд яах вэ тэгээд. Тэгтээ өгсөн өчигдөр бол чиний хувьд бол нар гарч байна. Ингээд катлж байгаа зүйлүүд их байгаа шүү. Энэ Хүүхдүүд үзэн шүү. тэгэд хамгийн гол нь өгшөө хамаагүй их каттай явчихлаар би очоод энэ бичлэгээс нэг эдит хийх гэж та эдийн бичлгүүдээс катлах гэж 80 юм болох юм байна. Айгу хэцүү. Энэ бичлэг барыг энэ жилдээ гарахгүй бах уу эдит нь. За эдний мерчендайз бас угаасаа ингээл годомжинд байж байна. Одоо угаасаа 2-3 цагийн дараа 4 цагийн дараа тоглох гэж байна. Маню яг тоглолтын оролт авах гэдэг. Энэ United гэж байна шүү дээ. Байна уу? Наа чи хийд байна. Өчигдөр юу шүү дээ. Өчигдөр $15 гэж хэлсэн шүү. Тэгвэл энийг аваа надад 15 баа. Энэ 30-аар чарж хийх. But we got that one. Yeah. That's it. No worries. Энэ орцсон яасан ч. Зээлэл та видео тэгээд нэг зураг аваад өгөх юм байхгүй тий. Өөрсдийгөө л нэг селфи мэлви гэдэг нэг юм болгоод яваад байгаа юм шүү. За Anfield руу орно. Алдарт. Хүү. За тийм юм бэ. Гэсэн чи энийх нь хайшаа юм дээ нэ. Halloween өгч байгаа. Англичуудаас Halloween-д ач холбогдол өгдөг юм байна. Би бол Halloween-ыг Америкт л үзчихсэн. Энэ орой гэрэл мэрэл чимэглэл энэ амар болох байхаа. Anfield дээр ирлээ. Ийм шүү. Ийшээ стан тур явд юм байлаа. Гэхдээ өнөөдөр Super Sunday тоглолттой учраас Anfield тур явахгүй гэсэн. Welcome to Anfield. Зураг авсан. Anfield гэрлээ. Cold bar. Энэ манай Ливерпулийн улаан фанат Бадамжавын буян шиг улаан автобуснаас буух байсан юм өгшөө. Энэ бол Ситигийн фэн байгаа шүү. Уучлаарай. Энэ бол Ливерпул жоохон муухай л нэг тийм дуртай биш л явж байгаа гэсэн. Энэ бол өчигдөр баг нь хожсон те. Хаалндыгаа одоо бол бодсоор яваа. За окей. Боя. Шагийн билет сонирхооч өгшөө. Чи яг өөрийнхөө билетээр орчин. Би бас дотор орвол чиний гоё бичлэгийг хийгээ зургийг авч өгөх л байх. Зүгээр чи өөрөө л мэдэхгүй юу. Энэ нөгөө тавалт үзэхгүй энэ миний бичлэгийг хийх гэж байгаа юм байна. Тэгэд манайга аваад орно гэж байх уу? Тэгээ байх.
Гадааны яг мерчендайз зөндөө байт юм байна. Гэхдээ би яг албан ёсныхын дэлгүүрээс авнаа. Яг өөрсдийнх нь Копотын ордог стор дээрээс авнаа. Юм идэх. Манай тэрүүгээр би өглөө юу яаж яхад гуглж яхад угаасаа бүр Ливерпул коп мопуудын юунууд байлаа шүү. Лонжууд, баарнууд, жижиг пабууд байлаа шүү. Энэгээр энэ урагшаа гараад үзгөөргөө. Бараг энэ аваар ч гэсэн зөндөө байгаа хөх төө. Ливерпул заахтай ихтэй тий. Шаги плейс байгаа. Яг амар шилдэл болсон юм ба. Англид гэхдээ ингэдэм байл шүү. Зам гарахтаа заавал тэр доод конопон дээр дарчиж нөгөө насааж гарна. Одоо нөгөө аль талаас машин ирж байгаа байлаа гэдэг энэ нарийнхан зам дээр толгоо жоохон эргэсээр л байгаа. Уг нь бол Англид ирээд бараг хэд хоншоо 4-5 онцож байгаа үстэй. Тэгсэн ирнээл юу илээ хаашаа харах үлээл гэж яваад байгаа шүү. Chosen дата гэж штэ хідүүлэнийг дөрүүлэнийг шивээс хийлгэнэ гэж байх уу? Яг стадионы хаалганы үүдэнд эм гоё local bar байна. Энэний ингээд энэ таазаг ардаа. Бараг ихэнх матчуд байх шиг байна да. Nice. Энд тоглолтоо жоохон хүлээе гэж бодоод байна. Хан маань болоод зүгээр бэлгийн бүтээл биш дээ. Энэ театрт Ливерпул тэгээ өөрөө угаасаа айхтар төгтө баг өнөө. Би Стивен Жерардыг байхад жоохон сонирхчихсан. Тэгээд ерөнхийдөө яг хөл бөмбөг дээр нэг тийм айхтар аль их бас биш. Вау. Зуранда. Тоглолтын өмслөөс үлээ да. Эдгээрээ нөгөө нэг айгу Филснер ууж байгаа юм таад. Надад хүүхдүүд үзэндээ хамаагүй гэж. Биш. ишээ асуугаад. Анда хөл бөмбөг P2-ыг ерөөсөө салгаж ойлгож болохгүй зэ. Салгал юм бол утгаа алдчихад байгаа байхгүй. Зэ. Би танарт хэлээд байгаа ш. Аливаа ямиг жоохон төгс хийжээ. Худлаа яриад. Энэ модон зогсож байна. Яа, Анфилд. За, өнөөдөр Копот хож болтгоо. Хэдэн километр давхиж ирсэн гэлээ өгш шүү. 78000 км. 7080. Мөн найзуудаа цаашлуулах гэж нэрээ. Наг манай тэгээд байгаа байхгүй. 0 руу орохдоо бичлэг хийгдэх юм. Окей. Тэгээд би бас гайхаад идэв. 0 руу орохоор чи хүн шээж байгаа ш тийм чи. Тэгээд тэрний бичлэгийг хийчихэр чи хүмүүс ч гэсэндээ ядаж уурлна. Фэнүүд хадаж. Табой доктор биднүү. Is our this Фэнүүд тоглож байгаад амар олон паб барууд байгаа нэ. Манай фэнд алж байна. Бид 2-3 цагийн өмнө ирсэн болохоор яг хаалганых нь өмнө Копотын баард орсон. Тэгээд 3 цаг үлээж одоо яг фэнүүдээ халааж байна.
Одоо энэ чинээс 60,000 копод ампер руу орох байна. Өөрөө надтай хамт явж байгаа хааландын хамаг авраг аваад бүх биендээ шингээчээд ирсэн. Сүлтөгөө дуулж байгаа миний муу найз. Тийм өөр юм сэтгэлд ордлоо даа. Копотынхаа дунд багийнхаа сүлтөг дуулж байгаа. Яа, энэ нөхөр хөвчгөл баярж ах шиг байна да. Одоо яад юм байгаа. Хичээг дэргүүл хичээгэрээ гэдэг байгаа шүү дээ. Хичээг баха. Хичээг баха өгшөө. Энэ баг энэ фэнүүд нь баг зүгээр энэ стёно нар зүг 3 төрж яваад ордог юм биш үү? Яваалах юм дуустдгүй уулгаач одоо яасаа. Уг нэг айтайхаа гайгүй дэлгүүр орчвол нөгөө энэ чинь бидэд чинь нөгөө ааха. Энэ чинь бидэд чинь нөгөө 2 хоног дээрэс нь агадгаар хаус авсан дотор нь галтгоо пледэг тогоо шанаг аяр тавг бүх юм байгаа учраас өөртөө бас нэг жоохоо гайгүй юм хийгээд идчихтэй юм уу гэж бодоод супермаркет таагаад байна. Дандаа нөгөө гадуур хоол моол идээд пицца бургерээр аргалаад яваад ахаас хотоодонд энэ ардаа хийсийг нэг хүнсний юм цоглуулад гэртээ хоол унд хийгээд идчихье гэсэн чинь дандаа болохгүй бүтэхгүй гэж гоцож байна гэдэг шиг. Бүтсэн өдөр бүх супермаркет нь 16-аас хаадаг наац. Зүгээр барины доотлын дэлгүүрүүд тэнд дандаа зүгээр л бэлэн хүнс өөр юу ч аахгүй. Тэгээд би тэнд хүнс авч чадсангүй. Юу ч хамаагүй идэл те. Юу ч хийсэн хамаагүй. Breakfast тохоо. За энийг өглөө идээсэй. Энийг орой идэ. Гой хайм байна. Энэ гоё юм. За энэ бол заавчгүй куб юу явах юм бэ? Энийг харин идүүлээ одоо маргааш өнөөдөр орой идэхгүй бол энэ нөгөө галтгоо газар буудалд орчихоор болохгүй. Энэ юу вэ? Түүхий сосож удаа. Энийг өнөөдөр шаарч идэ. Одоо шаарч идэ. Тэгээ гоё энтэй нан авсан. Энтэй хольж өнөөдөр идэн. Талах бол маргааш болно. За тэгээд хотогны сосож авсан. Сосож байж. Амар багчаа юм бидэд. Ерөөсөө сая дэлгүүр хаалаа 5 минутын дотор юм аав гэсэн чинь юу авсан гэж. Дахиад хайм авсан байна. Энэ гэхдээ бас жоохон өөр төрлийн хайм авсан байна. Тэгээ гоё талхаага талхаар өвчлөл. Тэгээ соосож шараад олигтой соус бол байхгүй. Яа сая хоёулаа гэхдээ тэндээс ядаж кетчуп авдаг гэж тий. Соосож бол олигтой байхгүй. Гэхдээ яах вэ? Ямар ч лээсэн юу яана. Энэ тийм замын ресторан жижиг паб лаунжуудаас илүү гоё хоол хийж идчихсэн зэ. Хотлоо тавьж байгаа юм байна. Гэхдээ одоогоор нэг эвгүй юм байна те. 1-0-оор хожигдсон байна. Маниуд 1-0-оор хожигдож явна яг одоогоор. Хэрвээ энэ байдал ингээд дамжраа та хожигдсноороо дуусвал цаачаа гарч иргээд яах юм бол таа гэж. Амар стресстэй байна. Хэрвээ энэ ингээ хожигдоод дуусах юм бол маргааш бид эндээс Лондон руу явахгүй бах. Өнөөдөр жоох эвгүй юм болох бах. Тэгээ 2 дугаар дөнгөж эхэлж байгаа учраас.
Ливерпул ч амар камбэк хийдэг баг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр камбэк хийх баха. Наасаас яг цэнгэлтгээ хажууд байгаа болохоор нэг жижигхэн мэдчихэд ос буяага очиж авъя. Сэтгэл санаагаар дэмжиж таах шээ. Айгу муу баг юм бэ штэ Ливерпул ч. Тэгээ хоёрдугаар бодоогүй юу ч болоо. Эхний 2 дахь минутанд гол авсан бахаа. Балаагнууч. Одоо тэгээ дэрийг нүгч байгаа үйл үү да. Тэгвэл лайв үзээ сууж. Окей. За бай. Оройсон. Тоглолт дууссан. Ливерпул Манюгийн тоглолт дууссан. Жижигхэн юм хийж идчихэд гарч ийн. Очиж нөгөө мө буяга авъя. Ганц копигаа авъя. Тэгтээ нэг муу мэдээ байна. Ливерпул Манюд 2-1-ээр сая хожигдчихээн. Мэдээ харсан чи. Хожигдсан хүн гарч ирэхдээ амар өндөр сэтгэл хөдлөлттэй дахиад орсон хөрх юм. Яа гэнэ тэнтэй та. Тэгж их шаат. Яах нь. Мерчендайс ор. Тоглолт дуусаад би баг нөгөө тал руу Анфилд центр руу явж угаасаа чадахгүй. Яг тэгвэл Анфилдээс гарч байгаа урсгалыг зөвхөн зөвшөөрөөд Анфилд руу очих байгаа урсгал баг байхгүй. Хүн явуулахгүй. Бүх замыг ингээ хаасан. Тэгээд нөгөө 61 мянга улаан копууд маань буцчихэ. Сөрөг урсгал байхгүй. Өөр яг энэ гудамжны цаатлаар ч юм уу нарийн гудамжаар ороо жоохон тойрж очиж болно. Тэгтээ одоо би угаасаа Анфилд руу яваад хэрэггүй юм байна. За Ливерпулийн өглөөний минь өдөр тоглолт 2-1-ээр хожигдсон. Тэгтээ сайхан боллоо. Одоо бид идэв штэ. 10 цаг болж байна. Одоо эндээс гараад буудлаа үлгэж өгч байгаа. Тэгээд гараад юу яана. Ливерпул хоторж байгаа юм. Буудал манайх нөгөө бид дөрвч агад өдрөөс айгу хөөрхөн тийм бүтэн байшин захиалчихсан. Дээрээ юм 2 онцлог нөрөттэй. Айгу хөөрхөн байшин авсан яг Анфилд центрийнхаа стадиумынхаа хажууханд агад өдрөөс хямдхан тэгээ ингээд доороо галтгоотой манай ид чинь бүр цэвэрлэгээ нэг хог мог шүүрдээд ирэхгүй гэсэн чинь өгсөн. Рилого хог авчаарай л гэсэн. Тэгээд бүх юм энэ чинь галтгоо мөлгөө өрөвч тэгээд тогоо шанах өөртөө хоол хийгээд идчих болохоор гоё алуусан өстэй. Энэ чинь нэг хөөрхөн backyard марттай. Ийм хөөрхөн. Ташаалаа. Тэндээ ингээ 2 хонцлоо. Энэ эндээ бүр юм зочны өрөөтэй. Ийм хөөрхөн башаалаа. Сайхан тухтай. Амарчлаа шүү. Биш нөө байр мэрэ харуулах шүү дээ. Гоё. Анфилд энэ чинээс өрдөөсөө 5 минут талхаад орохоор газар ийм байшингууд байт юм байна. Анфилд энэ харагдчих шүү дээ. Өрдөөсөө. Тэгээ манай ихнэрийн бэлдэж өгсөн айнисэд стаймд орж энэ да. Энэ ч нөгөө нэг бидэд яг агад өдрөөс нөгөө нэг байшин төрөслээд яваад байгаа болохоор яг зочд бодол биш бас зарим газар нь нүүрүүгах савмаа нэтэр юм байхгүй. Тэгээд ч юу н буудлын юунаас авч ирснээс өөрсдөө эргэлдэг юм. Эндээ явах. Тэгээд олон хоногор нөгөө замдаа автобус итэрт яваад жоохон ийм нөгөө явуул юм ихтэй явахд заавалч юм итэмтэй явах хэрэгтэй шүү гэж баярлаа гэж. Бид ч одоо дан зүгээр үүргэвчтэй ажил хийгээд байгаа ш тар та. Нэг бондгор үүргэвчтэй.
Анфилд руу явна те одоо. Анфилд руу очиж нэг авсан цамцны арзмаар солиулаад. Өстө гоё наамжим гоё гудамжинд ирээ хандсан байх шүү. Энэ буудлыг хэн олж загсан юм? Welcome to Liverpool. Энэ хайд байгаа юм шүү. Сүүл бит. За Ливерпулийн Альберт Док дээр явж байна та. Энэ Beatles Story. Альберт Док. Энэ бодвол хотоо хардаг алсыг аргач бололтой юм байна. Юм газар байна да. Бид ерөнхийдөө нэг өглөөний цай. Ингээд нэг гудамжин сууж байгаа л дэлгүүрээс авсан юмнуудаа идэж угаал. За ганц бичээр намар бол Юу гэлээ? Өдрөл бол юу лээ? Яа, нэг хүн дөрөв мөрд бичээд өгөхлөөр унш хүний билийн юм уншиж чадахгүй нэрээ. Юу гэдэг вэ? Тийм яриадсан гэж. Эдбургээс гараад хүний хамаг урдаг алга болсон юм. Шалтгаан бол нэр хүний өмсдөг гэж юм. Harry Potter-ыг бичихгүй зүгээр хаана юм байна. Ерөнхийдөө Манчестер хот хоёроо зүгээр гүлэнгөө л яриулээ. Өөр хийх. Юм өгөөл наад чинь бөөнөрөө ороод ирэн шүү. Яар шиг. За Ливерпулийн нөгөө Альберт Док дээр л яваад байгаа хэлээдүүлээч чаа. Нүгэр ч амар их дэлгүүрүүд байдаг юм байна. Ресторан, лаунжууд байдаг юм байна. Сая Harry Potter, Beatles, Game of Thrones-ы дэлгүүрээр орлоо. Гэтэ нөгөө бид чи эндээс нэг шопинг хийж болохгүй. Яг л ачаагүй явж байгаа. Лондонд очиод ганц нэг дэлгүүр орё доо. Одоо энэ Док дээгүүр нэг жоох явж байгаад Beatles-ийн хөшөөн дээр очиноо. Эндээс харин салахгүй гэж. Баялаар те. Суух. Энэ хүмүүсийн Хөлж идээд шүү. Хүмүүсийн дурлалын цоожийг нь буяа салгыг гинэ. Тэгээ бидэд одоо дэлгүүр явж нэг юм төмөр тастагч авах гэж байна. Бүгдийг сайхан цэвэрлээ тавьчих уу гэж шүү. Муусаа юмнууд яасан их төгждий. Гэр бүлийн асуудалд оруулъя. Өөдгөө те. Ливерпулийнхний гэр бүлийн асуудалд оруулна гэж шүү. За ерөнхийдөө угаасаа манай аяллаа. Манай аяллаа ерөнхий ивент гэчээр Star Chart. Банк ажиллаж байгаа. Тэгээд аялал ерөнхийдөө Шотланд, Эдинбург, Шотландын хойд Хайландуудаар явсан. Манчестер гэдэг хот дээр очлоо. Ливерпул гэдэг хотыг үзлээ. Одоо буцаад Лондон руу буцаад Лондоныг 4 хоног хэвээр. За манай Beatles-ийн 4 ах маань вайн. Ливерпулийн музейг үзэх гээд ирсэн чинь яг нэгд өдөр ажилдаггүй юм байна. Just don't think he'd understand. But every time I get to breaking heart, you might know what he was there. За Ливерпулийн манай Beatles шөө ер нь эндээс гарсан Elton John шөө юу лээ. Одоо энэ гудамжинд энэ Massive Street гэдэг энэ гудамжинд тоглолдог, дуулдаг энэ гудамжны лаунжууд тийм байс хэлсэн.
тэрний. Тэний юм амар гоё гудамжтай. Алдартай. Айгүй их лаунжууд байдаг. Амт хөгжим тоглодог. Ийм гудамж гинэ. Karaoke every weekend live spot. Ер нь л дандаа үйлчлэгээний газруудтай юм байна. Одоо ер нь өдрийн ланчны цаг болж байгаа. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө хоол идэх байхаа. Одоо яг амт хөгжмийнхний өмнө хэлж шүү дээ хаатай. Das Beatles-Museum. John. Энэ хинийх шүү. Хийх мэлэг бол надрахуул дартаа. Гоё. Маха давах юм уу давахгүй юм бэ? Хадны газар шүү. Англид ирснээс хойш идсэн бас. Гоё хоолнуудын нэг байлаа. Яг нэг гэрийн хоол шиг. Nice байлаа. За ийм нэг чөөрч рүү орж үзэх. Аа. Ливерпулийн хятад хороолол эхэлж байгаа шиг байна. Ер нь энд хятад хорооллууд амар хаалгатай байх юм. Супер. Бас хятадууд тэгэхээр айхтар байгаа шүү. Энэ Ливерпулийн ийм гудамжууд нэр үнэхээр гоё юм аа. Монгол шиг суугаад, нуглаад ингээд авахгүй. Тэгээд сайхан босоогоороо.
гээд бараг тоошоо 3 4 давхар тоошлсон уу тий. Тийм нутгийн гоё локал бар нөртэй амт хөгжим тоглолт юм байна. Энэ ч яг шоудад дээр юу цоцсон бэ? Айс газар тий. Юу бүр амар дээр хасмаас багуунда. Битлсийн энд дуулж ирсэн гэсэн. Бид гарч ирсэн баар юм шүү. Дебют хийсэн баар. Ливерпул бол гэхдээ үнэхээр таалагдлаа тий гоё тий. Юм баялаг тий. Үнэхээр баялаг юм аа. Яваалаа явуулах юм байна. Саяны тэр чөөрчүүд ямар ч гоё юм. Далайн иргэн бортууд нь яасч гоё юм тий. Бизнес гэж мэдгүй. За олмаломи. I do. You know I think about you day and night. It's only right to dream about the girl you love and hold her tight. So happy together. And I should call you up, invest a dime, and you say you belong to me. And ease my mind. Imagine how the world could be so rarefied and happy together. You know what to say? 'Cause I can see me loving nobody but you all my life. When you're with me, baby, the skies are really blue all my life. Imagine me and you and me. No matter how they toss the dice, it had to be the only one for me is you and you for me. So happy. Ливерпулийн China Town-аар орж үзье гэж бодоод цаг байгаа учраас явчихэд гоё хятад шүл ууя гэд. Бид эд нөгөө явснаас хойш одоо өнөөдөр Монголоос гараад 5 дахь орой 5 дахь хоног тэгээд нэгч шүл уугаагүй яваад байгаа. Гоё шүл ууя гэж бодоод хятад хороол руу ороод ирлээ. Үзье. Ер нь гэхдээ Английн хот болгонд хятад хороолол байна. Үзье. Ливерпулийн орой. Одоо автосанд сая та.